6 дугаар бүлэг Саран гэрэл нэрт хаан тэргүүнээ өгсний 23 дугаар зүйл. Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт ялж төгснөгсөн бурхан нь Байшаалын улс дахь алимны жимсд ойд суун амуй. Тэр цагт бурханы наснаа төгөлдөр Анандад зарлаг болорно. Ананда 4 рид хөл олвоос нэгэн галав төгсдөл ертөнцөд оршин суумуй за. Бибээр 4 рид хөлийг маш бясалгаж өдгөө ертөнцөд хэдий чинээ суух болмоо хэмээн 3 зарлаг болвоос тэр цагт Ананд шулмын арганд орсноор бурханы зарлагт ямарваа хариу үл өчөн суумуй. Бас бурхан Анандад зарлаг болрон. Ананда чи аглагт одоод зарлагийг минь сэтгэгэх түн хэмээн зарлаг болсонд Ананд суурнаасаа босоод аглагт одов. Ананд одсон хойно нүгэл чулмын хаан ирээд бурханаа ийн хэмээн өчөв. Бурхан өн ертөнцөд суугаа ганга мөрний хумхын тоотон амтныг номготгож огоот ивэн тойнолгов. Өдгөө бурхан бэр насчиж буй амуй. Нирван болвоос сайн болмоо хэмээн өчвөөс өдий ялж төгснөгсөн бурхан өчүүхэн шороо аваад мутрын хуман дээрээ тавьж нүгэл чулмд зарлаг болрон. Газар дахь шороо олон буй. Миний энэ хумсан дахь шороо олон буюу хэмээн асуун. Зарлаг болсонд нүгэлт шулам өчрөв. Бурханаа их газар дахь шороо олон буй за. Хумсан дахь шороо олон бус болоо гэв. Бурхан зарлаг болрон. Миний номготгсон тонилгосон амтэн нь хумсан дээрх шороолуугаа адил болоо. Эс номготгсон амтэн нь энэ их газрын шороолуугаа адил болоо. Бурхан нүгэлт шуламд зарлаг болрон. Чиний дурдснаар өдгөө 3 сар болвоос нирван болсугаа би хэмээн зарлаг болов. Төдий нүгэлт шулам түүнийг сонсоод машид сайтар баясаад харив. Тэр цагт Ананд нэгэн аглагт унтсанд ийм зүүдлөв. Гишүүн ба навч ба цэцэг ба үр маш дэлгэрсэн хамаг амтнаа тус болох огторгуугаар түгээмлэр дүүрсэн тийм нэгэн мод буй ажгүй. Элдв зүйл эрдэмлүгээ төгссөн тийм мод нь хоромхон их салхин хөдлөөд гишүү навчис бүгд хэр хугараад товрог мэд тархаж тэр их мод бээр унаж үгүй болоод хамаг амтэн бээр маш их гаслахыг зүүдлээд сэрээд сат сэтгэл нь үл амран ийн хэмээн сэтгэрв. Би хамаг тэнгэр хүн лүгээ төгсснийг зүүдэлвээс хоромхноо их хий болоод тархааж үгүй болов. Ялж төгснөгсөн бурхан нь их мод лугаа адил хамаг бүгдийн итгэл ивэл болвоос бурхан нирван болохыг үл сэтгэмүй хэмээн сэтгэж машид айн эмээгээд ялж төгснөгсөн бурхан хаан бүхий тэнд одоод хөлд оройгоороо мөргөөд бурханаа ийн хэмээн өчөв. Бурханаа би аглагт бүхийд ийн нэгэн зүүдлөв. Аяа бурхан нирван болсгой хэмээн үл сэтгэмүй бурхан зарлаг болрон. Ананда тэр түнчлэн буюуд өгүүлсэн ёсоор чинь болоо. Би өдгөө 3 сар болвоос нирван болохгүй. Хэн л 4 рид хөл болвоос нэгэн галав төгсдөл оршмуу за. Би бэр 4 рид хөлийг маш бясалгаваас хэдий чиний өн болтол суумын хэмээн чамаас 3 асууваас бэр чи юун бэр хариу үл өчөн суун амуй. Чамайг одсны хойно нүгэл чулмын хаан ирээд намайг нирван болтугай хэмээн өчвөөс би бэр тийм болтугай хэмээн ам авлаа. Бурханы тийм зарлагыг Ананд сонсож машид үл баясан гаслан зовж биеийн тэсдэхгүй үгүй зов юм. Хамаг нөхөд бээр нэгэн нэгэндээ өгүүлэлдээд хамаг бүгд маш гаслалцаж бурхан хаан бүхий тэнд одов. Бурхан нь Ананд ба хамаг нөхөд ийн хэмээн зарлаг болов. Ай нөхөд таны мөнх хэн буй? Хамаг бүгд мөнх бус буюу? Таны тул хотол үйлс төгсөв. Би шашны үйлсийг дээр төгсдөл үлдэв. Та бүгд үл зовн шамдан хичээх түгэ хэмээн зарлаг болов. Тэр цагт наснаасаа төгөлдөр шарын хөвгүн бурхан нирван болохыг сонсоод их гашуун зовлонт болж ийн сэтгэрв. Ялж төгснөгсөн бурханы нирван болох маш өтөр түргэн болов. Мунхагтаа түүжсэн тэнгэр лүгээс сэлт бүгдийн итгэл ивэл хэн билээ хэмээн сэтгэж бурханаа ийн хэмээн өчөв. Бурханаа
Би Бурхан нирван болохыг үзвээс үл тэсэн. Урд би нирван болсогоо хэмээн гурамтаа өчвөөс Бурхан зарлаг болров. Өдгөө цагт хүрснийг мэдвээс чи өөрөө мэддэг вэ? Хамаг худагтан амирсан нирван болох буй хэмээн зарлаг болсонд шарын хүүгүүнээр Бурханы зарлагыг сонсож биедих дээлээ засаад Бурханыг 100-таа эргээд олон шүлгээр магтаад Бурханы хөл гараас тэрврээд гурамтаа орой дээрээ тавиад алгаа хамтдагч ийм хэмээн. Би ялж төгснөгцөн Бурханд золгов хэмээн өгүүлээд хүндлээд мөргөж бүрөв. Жунди нэрт тойнлуга хамт Рагжаарха балгасны урд төрсөн орон хаан бүхий тэнд одон хүрээд Жунди тойнд зарлаг болров. Жунди чи балгас ба шилтгийн ба хааны орд харш ба түшмдийн орд ба өвлгийн эцдийн орд хийгээд одоод тийм ийн өгүүлтүгэ. Удагч шарын хүүгүүн нирван болохгүй. Та мөргөхөөр ир хэмээн тунхагт харахагтун. Төдий тойн Жунди багшийн зарлагаар хамаг бүгдэд одоод ийн хэмээн тунхагт харав. Ай худагт шарын хүүгүүн энэ оронд ирээд нирван болсугай хэмээн зарлаг болов. Та золгохоор ирэх бөгөөс өдөр од тугай хэмээн тэр тойн тунхагт харахаасанд ачи та Садуура хаан ба өвлгийн эзэд их язгуурт ноёд ба гэрийн эзэд бүгд тэр тунхагыг сонсож хамаг бүгд үл баясан сэтгэл нь машид зовов. Хамаг бүгд нэгэн үгээр ийн хэмээн өгүүлв. Аяа номын эрхэн манлай олон амьтныг удирдагч удагт шарын хүүгүүн нь өдгөө нирван болвоос хэрэгсвэ хэмээн өгүүлээд тэд бүгдээр өтөр шарын хүүгүүн хаан бүхий тэнд одоод мөргөж ийн хэмээн өчөв. Удагтаа чибээр нирван болвоос бид тэргүүтэн хамаг амьтны итгэл ба аврагч хэн болмой. Төдий шарын хүүгүүн хамаг нөхцдөө ийн хэмээн сургарун. Ёр хамаг бүгд мөнх бос бөгөөд төрхийн эцэст үхэх буй за. Гурван ертөнцийн зовлонт бүхий тул таал үхэлгүй ашид үл суумай. Та бүгд урд буйны хүчээр ертөнцөд Бурхан лугаа учирч буй за. Судрын аймаг ба ном сонсохуя маш бэрх. Хүний биебээр олохуя маш бэрх буй за. Буйны чуулган хураагаад орчлонгоос тонилох үйлсэд хичээдүгэ. Та хэмээн өвчтөнд эм өгөхүйд адил мэргэн аргаар олон нөхдүүд агуу их номыг үзүүлсэн тэдгээр нөхөд баясан бишрээд зарим нь 1-р үрээс 3-р үр хүртэл олов. Зарим нь тойн болж дайныг дарсны үрийг олов. Зарим нь Брадига буудын хутгийг хүсэж хутаг гуйв. Тэд бүгдээр хутагтын өмнө ном сонсоод мөргөж өөр өөрийн орондоо тархав. Тэндээс тэрхүү шөнө дөл өнгөрсөнд шарын хүүгүүн бие сэтгэлээ тэгш агуулж нэгэн үзүр сэтгэлээр 1-р даяанд оров. 1-р даянаас босоод 2-р даяанд оров. 2-р даянаас босоод 3-р даяанд оров. 3-р даянаас босоод 4-р даяанд оров. 4-р даянаас босоод хязгаарлал үгүй огторгуйн төрөлхийн самадид оров. Хязгаарлал үгүй огторгуйн төрөлхийн самадигаас босоод хязгаарлал үгүй мэдэх үе төрөлхийн самадид оров. Хязгаарлал мэдэх үе төрөлхийн самадигаас босоод юун бээр үгүй төрөлхийн самадид оров. Юун бээр үгүй төрөлхийн самадигаас босоод сэтгэх бусын төрөлхийн самадид оров. Сэтгэх үгүй бусын төрөлхийн самадигаас босоод төртхүйн самадид оров. Төртхүйн самадигаас босоод нирван болвоо. Тэр цагт Тэнгэрсийн хаан хурмас шарын хүүгүүн нирван болсныг мэдэж олон 100,000 тэнгэр нөхөдлөгөө хамт цэцэг хүж тэргүүтэн олон хэрэгтэн тахилыг аваад тэр зүгт ирээд дээр окторгууд зай завсаргүй суугаад нулимсаа хур мэд асургуун өвдгөө цэцгийн хур оруулаад ийн хэмээн өгүүлв. Аяа бэлгэн далай мэд гүн болоод ухааны хаалгалууга төгөлдөр болсон зарлагын самбаа булаглууга адил шагшаабад ба самади ба бэлэглүгэ төгөлдөр болсон. Номын их манлай эрхэм их худагт шарын хүүгүүн нь түүнчлэн ирсэн Бурханы хойно номыг номлон үгүй өдгөө нирван болсон нь асар урьдсан ажгүй хэмээн өгүүлв. Тэр балгасны гадна дотор суусан хамаг хүмбэр шарын хүүгүүн нирван болов хэмээн сонсоод хамаг бүгдээр
тос ба сайн үнэрт тарианы тос ба хүжис ба цэцэг тэргүүтэн таглын эд тэргүүтэн хэрэглэх түүнийг аваад тэнд ирээд тэстхүү юугийн маш зовлонгоор гаслалцаад тус тусын гартаа барьсан тахилаар тахив. Төдий тэнгэрсийн хан хурмас нь Вишвагарта захирун чи олон эрдэнсээр чимсэн тэргийг бэлддэг. Шарын хөвгүүний хүүрийг түүнд тавьсгаа хэмээн захирсан төдий Вишвагара олон эрдэнсээр чимсэн тэрэг бэлдээд түүний дотор худагт шарын хөвгүүний хүүрийг суулгаад тэнгэр лус ягшас хаан ба ноёд түшмэл улс дахь хамаг хүмбэр их дуунаар уйлаад сайхан талд ирээд тэнгэрийн хан хурмас ягшчс захирун. Та далайн хязгаараас үхэр тэргүүт зандан мод авч иртүгэ хэмээн захирсанд төдий ягшис одоод далайн хязгаараас зандан авч ирээд овоолж тавиад түүний дээр хүүрийг тавьж тос ба тарианы тос хийж галаар хайлаад тэдгээр хамаг нөхөд бүгд мөргөөд тус тус газартаа харив. Гал сүнсний хойно тойн жуундын багшийн хүүрийг хайлсан шарил ба бадар аяг ба бурхан номд дээлийг аваад бурхан хаан бүхий тэнд одож бурханы хүлд оройгоороо мөргөөд өвдгөө хөсөр сүгдэж ийн хэмээн өчөв. Бурханаа багш минь нирван болсны шарил ба номд дээл ба бадар аягыг авч ирсэн энэ бүлгөө хэмээн өчвөөс анант тойн жундгийн үгийг сонсож машид их зовоод бурханаа ийн өчөв. Бурханаа нөхдийн их манлай шарын хүүгэн нирван болвоос бид хэнийг шүтэж эрен ивэн баримуу хэмээн өчвөөс бурхан зарлаг болрон. Ананда шарын хүүгэн нирван болвоос бэр шагшабад ба самади ба бэлэг ба маш тонилсны бэлэг үдсэн ба номын бие нирван эс болов. Ананда шарын хүүгүүн нь ганц өдгөө миний урд нирван болсон бус буйцаа. Эрт нөхцөн цагт бээр би нирван болохын урд шарын хүүгүүн эс тисэж тэр урд нирван болов хэмээн зарлаг болсонд төдий ананд алгаа хамтдагч бурханаа ийн хэмээн өчөв. Бурханаа эрт бурханы нирван болохын урд шарын хүүгүүн нирван болсон шалтгааныг дэлгэрэнгүй номлон сойрхоо хэмээн бурхан анандад зарлаг болров. Ананда эрт урд нөхцөн цагдах цаг үгүй сэтгэл шүгүй галвын урд энэ нь Замбу твийн эзлэгч Саран гэрэл нэрт хаан бүлгөө. Тэр хаанд 8 төмөн 4,000 өчүүхэн хаад ба 9,000 тоотон улс ба 8 төмөн тоотон балгас ба 20,000 тоотон хатан бүлгөө. Их хатны нэр нь цэцэг өгөгч хэмээгдэв. Түүний дэд хатан нь их нүдэд хэмээгдэв. Тэр хаанд 500 хан хөвгүүн бүлгөө. Их хан хөвгүүний нэр нь сайн шагшабад хэмээгдэв. Их хан хөвгүүний суух орд харшин сайн тижээлт хэмээгдэв. Тэр харшин 500 бэрийн төдий болоо. Тэр орд харшин алтан мөнгө биндря болор хийгдээд үүдсэн болоо. Цэцэглэгийн ой дотор алтан мөнгө ба биндря хийгээд бүтсэн модны 4 цэцэглэг ой бүлгөө. Зарим гишүүн нь алт навч мөнгнөөс бүтсэн буюу зарим гишүүн нь мөнгө навч алтаар бүтсэн. Зарим гишүүн нь биндря навч нь болороор бүтсэн. Зарим гишүүн нь болор навч нь биндрягаар бүтсэн буюу эрдэн тунсан ус алтан мөнгө биндря болроос бүтсэн. Усны ёроол нь 4 зүйл эрдэн хумх буюу тэр хааны орд харшийн орчин тойрон 40 бээр хүртэл алтан мөнгө биндря болрын цэцгээр түгээмэл бүргсэн буюу тэр улс дахь хамаг хүн жаргалант болоод тариа төмс дэлгэрээд их адгуус эд агуурст болж тоотомшгүй эрдэнэт болов. Тэр цагт тэр хаан нь орд харшид суухад нас турахаар ийн хэмээн сэтгэмүй. ертөнцид хүн омог өчүүхэн их болоод дээд язгууртны хүндэлгүй болмоо хэмээн сэтгээд сац 5 хүсгүй жаргалангийн эд таваар өөртөө бүтсэнд ийн сэтгэрэн энэ мэд дээд манлай үр болсон нь эрт буйны хүчнээс болсон буюу за. Адилтайгаас тариач хүн хаврын цагт хичээж олон хөрөнгө цацваас л намрын цагт олон тариа авмай химэн эрэгч дор адил бие бээр эрт буйныг хураасан хүчээр өдгөө ийм
хотол төгссөн буй за. Өдгөө цагт хөрөнгө ис цацваас хойд төрөлд ирэх хаан буй хэмээн сэтгэж хамаг түшимдэд ин хэмээн зарлаг болров. Түшимд та балгасны хаалга ба худалдаачны чуулах орон хийгдэд миний эрдэнэ ба хамаг эрдэнсийг овоолж хураа хамаг амьтнаа өглөг өгсөгөө хэмээн зарлаг болров. Бас ч 8 мянган хаадад тунхаг тархааж та хэдий чиний санд болвоос хамаг амьтнаа өглөг өгтөгөө хэмээн тунхаг өгөв. Тунхаг өгөөд алтан дуазыг байгуулад алтан хингэрэг дэлдэж хотол хамаг зүгт сонсон алдаршив. Тэр цагт тэр улс дахь тойм ба бярман ба гуйланч ба аврагч үгүй ба и дагуурсаас үгүйрсэн хамаг хүн үүл хурсан мэд чуулж ирсэн тэдэнд дээл хүсэгчдэд нь дээл, идээ хүсэгчд нь идээ өгөөд алт мөнгө ба эрдэнэ хүсэгчдээр алт мөнгө эрдэнэ хантал өгөв. Өвчтөн хүнд өвчнийг ангаахгүй эм тэргүүтнэр тэжээгээд хамаг амьтныг юун хүсгүй тэрхүү ёсоор хүслийг нь хангав. Тэр цагт Замбуу Твийн амьтан хааны ачаар амгалан жаргаланд болсонд дуулан наадан бүжиглэн шүлэглэн магтав. Тэр хааны нэр алдар 10 зүгт түгээмэл алдаршиж хааны зарилгаар үл явагч хүнгүй болов. Тэр цагт Хязгаар дахь улсад Шимаасана нэрт нэгэн өчүүхэн хаан бүлгөө. Тэр өчүүхэн хаан нь Саран гэрэл хаанд найдангуй сэтгэл төрж жарган унтах нойр бээр үгүй болоод ийн хэмээн сэтгэж Саран гэрэл хааныг үгүй эс болвоос нэр алдар минь үл алдар шүү. Би өөрийн газар дахь хамаг бидэн явагчид иргэдийг урьж ирүүлээд тэр хааныг үгүй болгохгүй арга үүсгэсүгэ хэмээн сэтгэж өөрийн газар дахь бидэн явагч иргэдийг урьж ирээд 100 амтад элдв зүйл эдээнээр 10 сар болтол өргөн хүндлээ тагиж тэдгээр бидэн явагчдад ийн хэмээн өгүүлв.